Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Two teams who have battled through 6 games have come up 4-3, 3-2. This is the greatest performance maybe ever. Шинэ бүхний эхлэл B brand NBA Talk-ыг цэнэглэгч GP Battery. NBA Talk-ийн 10 дахь дугаар та бүхэнд яг одоо B brand-ийн Facebook хуудасаар шууд амжилан хүрэхэд бэлэн болоод байна. Надтай хамт студид NBA Talk-ийн үндсэн хөтлөгчд болох Эрдэнэ Ойслон, Эдрууган, Бат Хишиг нар шууд мэдчилж байна. NBA Talk маань энэ дугаараас эхлээд Facebook хуудасаар лайв яваад тэгээд мегамар гарагтай үзэгчтэй хүрдэг журмаараа хүрнэ. Тэгэхээр телевизээр хурж эхэлнэ тийм. Старт телевизээр юм. Старт телевизээр YouTube дээр давхар оруулаад явна. Оруулдаг байх уу? Ер нь бүх зүйл хийвэрээ гэхдээ хүмүүст хүрэх тэр суугууд мөр илүү олон болж байна л да. Үзэгчдээс үзэл чи хараад хүрсэн байна. Миний дууг сонсох гэж явах хэцүү байж магадгүй тэгээд. Өнөөдөр нэг юм ярихгүй. Эдгээр сонсохгүй байна. Өнөөдөр баажи их юм ярих баг. За биднийг өнөөдөр Бухотын тоглолтын талаар бид ерөнхийдөө ярина гэдээ бэлдчихлээ. Гэтэл яг энэ цаг үед юу болсон бэхээр Бухотын тоглолтыг тэр чигээр нь дарсан нэгэн үйл явдал болсон нь New Orleans Pelicans Sacramento Kings багуудын хооронд хийсэн тоглолцоо байлаа. Энэ тоглолцооны үндсэн дээр юу болсон бэ гэдгийг манай үзэгч маань бүгдээрээ ер нь бол мэдж байгаа бах. За мдээгүй үзэгчид байвал хэлье. DeMarcus Cousins гэдэг тоглогч New Orleans Pelicans-д очоод Anthony Davis-тэй хослон тоглохоор болсон. За түүний оронд Buddy Hield, Langston Galloway, Tyreke Evans тэгээд драфтын эхний тойргийн 2 ирэх, 2 дугаар тойргийн 1 ирэх. Үндсэндээ Cousins, Omri Caspi гэдэг хоёр тоглогч 6 тоглогчоор солигдлоо. 8 тоглогч оролцсон солилцоо. Өнөөдөр Бухотын тоглолтын дараанаас олон нийтэд ил боллоо. Энэ солилцоог юу гэж харж байна? Энэ юу болчихвоо ер нь? Яагаад ийм солилцоо гинт болчихвоо? Идрээ. Ер нь бол юу л да. Сая DeMarcus Cousins-ийн 2 сарын 6-нд өгсөн Sacramento-гийн өгсөн мэдээлэлээр бол Cousins-ийг явуулахгүй гэж хэлсэн шүү дээ. Юу ирээдүгөө байлганаа. Тэгээд 200 саяын гэрээг энэ 100 DeMarcus Cousins-на хийн гэж ярьж байсан. За гэтэл сүүлийн нэг өдрийн 24 цагийн хугацаанд гинт энэ яриа босод ийдсэн. За Lakers-т хүртэл авах ярьж байсан шүү дээ. Тэгээд Lakers-т яригжсэн энэ яриа ямар ч үсэн бүтлэг бас яг бол Brandon Ingram-ыг авах хүссэн. Ingram-ыг Lakers өгөхгүй шийдсэн. За тэгээд хоёр дахь хамгийн сайн ашигтай солилцсон бол Pelicans-ийн сал байжээ. Тэгээд Pelicans-ийн салыг авлаа л да. За эдрээ ер нь баг яриа яли. Баясаа нэг юм хэлээ чинь. Тэрийг бол сонсоход яас төгөхгүй. Хаа үгүй хүмүүс дуу аваа гэж. Эдрийг өөрийнх нь дуу нэг байгаа. За тэр яг Cousins-ийн хувьд энэ солилцоо надад үнэхээр таалагдлаа. Сүүлийн хэдэн жил яг All-Star-ын завсарлаанаар Бухотын тоглолтын сурлагаар тэгээд солилцооны цонх хаагтаас ийм том солилцоо 20 хэдэн жил болсонгүй. Тэгээд юу надад хамгийн гол таалагдаад байгаа гэхээр хуучны сагсан бөмбөг өндрүү давмгаалт юм а гэдэг сагсан бөмбөгийг Pelicans орчин цагийн эргээд байгаа сагсан бөмбөгийг өөрчлөх гэж нэг үзэх гээд байх шиг байна. Тэр юу гэхээр DeMarcus Cousins, Anthony Davis гэсэн игэр цамбаг орчин цагийн игэр цамбаг бүрдчлээ. Тэгээд аль хоёр тоглогчийн нэрийг сонссон тэр статистик үзүүлэлтийг харсан ч тэр өөрсдөө тоглож байгаа байдлыг харсан ч тэр энэ хоёр бол самбарт бол одоо энэ ойрын хэдэн жилдээ хэрвээ энэ хоёрыг хамтан байлгаж том ойрын хэдэн жилдээ самбарт нэгдэхгүй. Хамтгүй бүр хамтдаа аврах хөвч. За байж. За одоо би сагсан бөмбөгийн үйл явцыг хэлээ дараа нь бидний цаг хангалттай гоос. Хамтдаа байж чадвал гэдэг хамгийн балиар үг байна л да. Хамгийн балиар. Яг тэгэхээр Cousins чөлөөтэй болно. Тэгээд Pelicans үлдэх энэ 100. Pelicans үлдэх хэсэг нь эргэлзээтэй. Чи байсан бол баажи Cousins байсан бол үлдэх байсан уу? Үлдэхгүй шүү дээ. Яа дугай. Яг бол нэгт сагсан бөмбөгийн баг нь өөрөө тийм том баг биш. Тэгээд ер нь бол авраг авахаарч баг биш ер нь бол. Тийм болохоор бисэн бол одоо Cousins бол одоо бол ерөнхийдөө өөрөө супер отын хэмжээнд бол очсон тамирч шүү дээ. Америк шишээд тэгээд дээрээс нь ер нь тийм эст багийнхаа. Тийм болохоор хамаагүй том зах зээлтэй Нью-Йорк ч юм уу, Лос Анжелес ч юм уу, Чикаго ч юм уу тийм багийг руу явахыг өөрөө хүснэ. Тэгэхээр би байсан бол яг л ер нь гэхдээ баталгаад идэх хоо. Би үднэ гэж шийдэхгүй л бодохгүй. За эдрээ маш товчхон яриа заяа. Ягаад бол тийм сунжирж ярих бол амар аимшиг яриа шиг юм болох гэдэг нь юу вэ? За одоо энэ баясаа хэллээ шүү дээ. Сагсан бөмбөг өөрчлөгдөд байна. Гэтэл Pelicans хуучны сагсан бөмбөгийг эргүүлээд авчих гээд оролдоод байна. Энэ үр дүнд хүрч чадах болов. Энэ үр дүнд хүрсэн нөхцөлдөлхийн үлдэн шүү дээ Cousins. Cousins-ыг үлдээх хэмжээнд нөлөөлж чадах болов. Тэгэхээр энэ баг энэ жилийн плей-оффд орох уу гэдгээс хамгийн ихний шийдэл эхэлнэ.
Одоогийн байдлаар 11 дөрөв явж байна шүү дээ. 8 дөрөв байдлаар орох хэвээр. Плей-оффд орж чадахгүй Казан шууд баг өөрөх нь. Плей-оффд орж чадах хэсэг нь Дэвис Казан зөөр сайн тоглосон ч гэсэн Жүү Холидейс бүх зүйл хамаарна. Жүү Холидей өөр All-Star болж исэн холбогч. Тэгэхдээ нэгэн зэрэг хоёр юм сайн тоглогчтой байж үзээгүй юм шүү дээ. Тийм учраас Холидейгийн байгууллагаас бүх зүйл хамаарна. Pelicans ирээдүйн хүртэл хамаарна. Pelicans зүнийг баталгаатай зүйл байгаа нь багийн эзэн удирдал бол мөнгө хайцсан байгаа. Одоо бүр сүүлийн 10 жил 3 удаа All-Star зөвхөн болчихлаа. NBA-гээс дэмжиж өгч байгаа. Тийм учраас удирдлагын хувьд асуудал байхгүй. Хамгийн гол нь тэр юуны барил дээр хүн хэрэгтэй. Холбогчийн барил дээр хүн Жүү Холидей хангалттай юу гэдэггүй. Би бол эдрээтэй Жүү Холидейгээс шалтгаан нэгсэн. Би бол санал хэлэхгүй. Одоо Казансыг авчруулах хамгийн том шалтгаан бол нөө сэлгэнд хатж байгаа хэдэн түүний тоглогчтой бол хамгийн төв. Тэр тоглогчдын оронд сэлгэнээс гарч тоглох уурч хүмүүс тоглогч. Ялангуяа Стефен барил дээр тоглох нэг сайн тоглогч. Дундаж цалинтай, дунджаас доовор цалинтай сайн тоглогч. Зөндөө байна. Тэр тоглогчоос нэг нь олж ирэх хэрэгтэй. Нэг биш юм агаад хоёр тоглогчийг. За хоёр биш юм агаад нэг тоглогчийг заавал олж ирэх хэрэгтэй. Тэр үгээр одоо сэлгэнд нь ажинцаа байгаа шүү дээ, тийм? Ажинцаа байгаа. Terrence Jones байгаа. Тэгээд Donovan Martinez байгаа. Тэгээд ингээд 6 самрын тоглогчтой болчихлоо. Энэ 6-аас найдвартай 2 нь явна. Эсвэл бүр болохгүй 3 ч явсан байна. Тэгэхээр өнөөдөр их сурвалжууд юу гэж мэдээлсэн бэхээр энэ солилцооны араас дахиад нэг солилцоо болох нь ерөөхдөө бол тодорхой гэж яг саяны Баясагийн хэлсэн шалтгаан дээр Pelicans-ын бүрэлдэхүүн тэнцвэргүй болж байгаа. Дээрэс нь гараанд гарч ирсэн Barry Hill гэдэг түүнийг оруулж ирсэн Langston Galloway гэдэг хэд хэдэн тоглогч явуулсан учраас Pelicans-ийн хувьд хамгаалагчийн байрал заавал хүч тусчаа. За гэхдээ энэ дараагийн асуудал Demarcus Cousins-ыг өнөөдөр өөрийгөө солигдсон төрс юуг асуусан юм мөчийг. За тэгээ. Яг өөрт нь хэлж байгаа мөч байгаа. Өнөөдөр All-Star Game-ийн үеэр нэлийн баг орлуулж ирсэн. Яг Demarcus Cousins-ыг хариуцж байгаа менежер нь хэлж байгаа. Иг болж байсан. Царай нэг болж байсан. Тэр. Яг Cousins-ийн өөрийнх нь хувьд бол миний хувьд бол Lakers руу явчих واخ гэж бодсон байна. Өөрөө л явахгүй гэж бодож байсан гэж би бодож байна бүр. Баг нь бүр 200 сая гэрээ ээж өгнө гэж хэлсэн юм. Тийм шүү дээ. Cousins за энэ юу гэхээр одоо ингээд сагсан бөмбөгийн хувьд айгүй гой баг солилцоо болчлаа л доо. Одоо бид нарт ярих зүйл өгнө. Гэтэл энэ маань нөгөө талаар New Orleans Pelicans all-in хийжлээ. Ерөөсөө ойрын 4 жил ирээдэг all-in хийжлээ. Тэгтэл Cousins энэ зүүн үлдэхгүй явчвал яах вэ? Драфтын 2 тойргийн 2 ирэх 1-р тойргийн Barry Hill тэгээд ирээдүйдээ Barry Hill. Дээрс нь Tyreek Evans 4 сайн тоглогч явуулчлаа л гэсэн. 4 сайн тоглогчоор нэг сайн түүний тоглогч. Нөгөө төгөр юу гэхээр Sacramento Kings-ийн ойр тойрных юу гэж одоо нэг твиттертэй гаргасан бэхээр бидний дээр хуралдаад байсан үйл алга боллоо, тэнгэр тунгалаг боллоо, цэлмэг боллоо гэж жиргсэн маа. Тэгэхээр нөгөө төгөр Demarcus Cousins өөрөө бас асуудал ийдсэн штэ. Асуудал тарсарууд асуудлаа шийдэгдэхгүйгээр яваад очвол Pelicans ирээд мөн хайр юм болно. Тэгээд яг энэ үнцөөс нь харахаар энэ солилцоос хоцсон байгаа Sacramento Kings л болж байна. Kings судсан. Pelicans бол Cousins-ыг авч үлдэхгүй за тэгээд жинхэнэ хохирол унж байгаа юм бол. Тэгээд нөгөө драфтын эрхийн үнцийн чиг өндөр шүү. Тэгэл бахав. Ойрын имзлүүдийн драфт ирэхэд проспектууд одоо ирээдүйд NBA драфт болох тоглогчдын нэр нь бол маш сайн тоглогчдын чанарт сайн байгаа. Тэгээд тийм яг Sacramento нэг талаараа хоцсон гэхдээ нөгөө талаараа миний хувьд бол Pelicans сонгочлоо гэж бодож байна. Юу гэхээр Cousins-ийн үлдчихсэн нь лайтын дээр шүү дээ. Яа хоёулаа нэг цогцолчийн доор сагсан хүмүүс орсон John Calipari, Kentucky Wildcats-ийн хоёр ер нь бол түүхэнд хоёр шилдэг тоглож байна. Тэгээд яг энэ солилцооны дараа яг тэр мэдээж мөрөөдөлтөө солилцооны дараа Pelicans-ийн удирдлагууд Индианагийн Paul George, Washington Wizards-ийн John Wall болсон гэж. За магадгүй John Wall иглээ гэдсэн л дөө. Wildcats, Kentucky бүрдэх гэдэг шүү дээ. Гэхдээ яг тийм санхүүгүүд бол тийм боломж ямар ч боломж авахгүй. Одоогийн шинэ ялангуяа хөдөлмөрийн гэрээнээр бол энэ цалингийн систем, энэ шинэ заалтууд дээр боломж байхгүй л дээ. Гэхдээ Drew Holiday байгаа тохиолдолд дээрээс нь одоо тэр өөр багуудад байхгүй хоороо төвүүдийг зөв ашиглаж зөв менежмент хийж чадах юм бол энэ аваад ойрын энэ жилдээ бол аврын төлөө үзэн шийдэж хийж чадахгүй. Ойрын нэг өөрчлөлт шууд аврын төлөө дайрт хийж чадхаар бүрдэн үүсч магадгүй. Үлдсэн нөхцөлд. Би бас тэгж бодож яг сагсан бөмбөг бол багийн спорт. Тэгэхээр мэдээж нэг од тоглогч ирдгүү махад яг нэг дундаж нэг зүгээр нэг хямдхан цалинтай тэтэмцээс ажиллаа айгүй сайн байдаг. Тамирчид 2 дээр гэсэн үг шүү дээ. Тэр 2-3 дугаар тэр юун дээр байх тийм тамирчид нь SGSF-ийн гарны SGSF-үүд нь айгүй тийм дундаж мөртөөс яг тийм сайн тоглож байгаа юм бол яг нэг авууштай юм юу гэхээр Pelicans гэдэг багч одоо менежерүүдийн тоглогчийн хахарлыг ороод ирж байна. Тоглогч нар 100 очихыг хүсдэг нэг баг нэмэгдэж ил гэсэн үг. Өмнө Pelicans дээр дэвстэй бол хийж очихыг хүсэхгүй шүү.
За Эвенсийн үед бас буцаа Сакраменто очиж байгаа шүү дээ бас нэр. Нэр тийм Эвенсийг одоо зүгээр л дуусч байгаа гэрээгээ дутгаар навсан бол Тайрик Эвенс гэдэг тоглогч аваагүй. За энэ солилцоонд дундуур нэг баг орох гэж гинт бас яг бид нар мэдээлэл аваад суужсан. Pelicans ийм тоглолт санал болголоо. Гэхдээ энэс дээр нэг санал байна гэдээ мэдээлэл ороод ирсэн. Би тэрийг хийм бол гэж мэдээгүй тунгадлаг идрээж ирсэн те. Los Angeles Lakers баг DeMarcus Cousins-ыг авах гэж оролцсон байна. Тэгээд харамсалтай нь Brandon Ingram дээр очиод яриад дууссан. Lakers өхийг хүсээг учраас DeMarcus Cousins Pelicans руу явсан юм аа гэж. Lakers-ийн фэний энэ үйл зүв. Зүг Инграмыг би үлдэх нь хамаагүй дээр. Инграмын фэн шүү дээ. Би одоо Инграмыг дэмжиж байна. Би тэрийг уншаад Lakers хогчноо гэж. Marcus Cousins гэж ийм амар тоглогч өөрт нь бэлэн сайхан бэлэн ирж байгаа. Хэдэн жил харах үлдэх Инграмыг харах. Би болоо. Тэгээд дээрс нь том засаг. Хэрвээ Cousins Lakers ирсэн бол 100 өөр нэг том тоглогч ирэх байсан. Яг одоо л хинч ирэхгүй. Би бол би дагж байгаа шүү. Яг адилхан байгаа шүү. Санал бол адилхан байгаа шүү яллаа. Тэр үе жиг. Баясаатай адилхан байгаа шүү юм. За Cousins-ийн солилцоо дараагийн нэвтрүүлгийн гол сэдв байх болон талбай дээрх тоглолтууд юу болж энэ ихэр цамхаг болж чадах уу гэвэл бид олон зүйлсийн талаар ярилцгаална. Өнөөдрийн нэвтрүүлэг бол бүх одын тоглолтын онцгой дугаар гэж түрүү хэлсэн. Тийм учраас бүх одын 7 хоног ямар арга хэмжээгээр эхлэв гэж хамгийн түрүүлээд холимог одын тоглолт буюу Celebrity Game болсон байгаа. Энэ тоглолтын дамаас бүгд хөл авч үзье гэж бодож байна. За Celebrity Game гэдэг манай одоо ер нь яг юу юм бэ гэдэг юм. Мажисэн. Ер нь бид нар бүгд үзсэн шүү дээ Celebrity Game-ийг ер нь тийм ээ. Яг маа баажи Америк төрсэн бол энэ дунд явуулах байсан. Ингээ шийдээ. Энэ тоглолтыг бид нар өөрсдөө очиж бүгд үзсэн шүү дээ. Үзээгүй шүтсэн. Би эдрийг санаж ин эдрийг хамт очсон чи Орландод байхад эдрээ хамт очиж хөөе Penny тоглож байна. Penny хардвэ Celebrity Game-д орсон тоглож ирсэн. А тэгээд энэ тухайн нэг юуны сакстай айгу ойрхон тийм одоо Америкийн одоо кино жүжигчдод дуучид одоо энтертейн дээрэс нь нөгөө тоглохоо болсон хөгшин саксчд те эдрээ айгу оролцдог. Тэгээд W эмэгтэй эрэгтэй холдож оролцдог. За энд бол одоо бидний мэдих одоо Justin Bieber, Chris Brown те одоо жүжигчд байна. Тийм бол бүгдээрээ тоглолдог. А дээрэс нь Kevin Hart гэдэг хүн бол энэ Celebrity Game-ийн бол бүгд зогссон байна. Манекен жил. Энэ гэхдээ Солонгосын лигийн All-Star-ийн манекен жилийн. За энийг хараа. Тэр энэ. Brandon Armstrong. За нөгөө хүмүүсийг идэлдэг нөхөр чи хийдгээ хийсэн дээ. Хэд авах ч юу? Харт Eurostar. Шүүх хүлээг. Тэр Jason Williams. Яа одоо тэр энэ төрөлтэй хамгийн том хүн бол Kevin Hart. Celebrity Games. Яг бол одоо 3 удаа дараалж одоо All-Star Celebrity Game-ийн MVP авсан. Өнгөрсөн жил бүр дасгалжуулж яснаа. Хувцас өдөрт орж ирээд 3 дахь үеэсээ тоглосон шүү дээ. Өөрөө дасгалжуулж яснаа хувцас өдөрт орж ирээд. Kevin Hart-ийн хавцар энэ тоглолтын дээр одоо MVP авах нь статистикээс хамаагүй. Kevin Hart бол эзэж статистикээр хэрэгжүүлж байгаа шүү. Наад энэ үлээгүү таалагдсан. Энэ Энэ хүү 14-т жижиг юм биш өсдөг үү те? Өсдөг. Аа тийм үү. Тэр удаагийн All-Star-ын хамгийн гол Илэг үлээ бөөрийн тийм маш ховор болж байна. За энэ илэгдэгч маань бол одоо тэгээд ер нь бол Jackson ч юу. За тэгээд Celebrity гэж юм болт юм. Нэрээ Монгол зохион байгуулагддаг байсан бол Мубажиб нь ороод явж байгаа юм. Чи яа дэх. дүүгээд. За тэгээд All-Star MVP гэдлээ чичрээл нэг энэ шидлээ гээл. All-Star Game гэдэг бол өөрөө бид дөрвийн хувьд бол бид дөрөв яг бас нэг азар бас дөрүлээ очиод үзээд сурвалжлаад үзсэн. Тэгээ хамгийн ихний жил манай том аав ганцаараа яваад дараа жилдээс нэглээд хүүхдүүдэд давхуулж яваад. За тэгээ тоглолт бол болдгороо болсон байна. Тэгээд би тоглолтыг сайн үзэж амжаагүй. Барыг хилцээ. За жинхэнэ галзуурсанаас та шидсэн болгоноос нөгөө цагнад далаа шиг харагддаг гэж яг тэр нь болсон баг. Сараас Westbrook гарч Westbrook-ийн удаа би хэвлэлийн дээрс өгөхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгээд хин удахгүй бид нараас ярилцах баг. Нэг нөхөр ярьцлага авч чадсан л та. Би бас энэ тоглолтыг шууд үзээгүй дараа нь бичлэгийг үзсэн. Тэгээд бүтэн үзсэн л дээ. Ер нь бол энэ тоглолтын бүгднийх нь энэ дунд ер нь ирээдүйн бүрхэг харагдаж байгаа бол ер нь харагдахгүй л дээ. Тэр Абринсаас бүсэн дээ. Jamal Murray Канада залуу. Канадын тоглогч Канада улсын саксон ирээдүй ямар гоё гэж боддог. Энэ дээрс таарууллаа да. Jamal Murray Канадын шигшээлээ сэлгэнээс тоглодог. Тэгээ одоо дөнгөж гарч ирж байгаа гэхэд
Ямар би энэ тоглолтыг үзчихэд энэ Йокич ямар гоё тоглож байгааг бүр дахиад бодсон байхгүй. Зүгээр тэнд бүр ингээд яг холбогч, төв холбогч. Жоким нөө уучлаараа цаашаа юу төв холбогч. Энд жиг дээрс шидэлттэй. Шидэлт нь явж байна. Цаашаа шүү. Идрээ гарч ирээд. Ноо одоо ямар. Зүр тийм бодол төрсөн. Тэгэхээр энэ залуу бод ирээд үнэхээр баясаг дөрөвний хэлснээр гайхалтай байна. За энэ тоглолтын үеэр нэг нөхөр хоббигоо хөөсөн бас авьяасаа нээсэн. Тэрний юу гэхээр CJ McCollum сэтгүүлчээр ажиллах маш их сонирхолтой. Дээрэс нь NBA.com хэд артикл бүр бичиж өгч ийсэн юм. Тийм, нийтлэл бичиж өгч ийсэн юм. Тэгээ энэ удаа яасан бэ гэхээр NBA-гийн зүгээс бухадын тоглолтын үеэр сурвалжлагчаар ажиллах боломж олгосон. За тэгээд нөгөө ярилцахгүй гэсэн мундаг эрх мөттэй ярилцаад ярилцлага авч чадсан. Өөр айгуу тийм бас тийм чөлөөтэй асуулт асууж илээ. Тийм чөлөөтэй харьцажсэн. Тэгээд өөрөө тоглож идэхээр бас давуу тал байгаа л да. Тэгээд одоо өөрөө тоглож учраас нөгөөд нь очихоор муха зан гаргаад иж бас болохгүй шүү дээ. За энэ одоо Westbrook ярьслах өгөхгүй гэсэн үг өгж байна да. За CJ McCollum-тай холбогдсон бас нэг үйл явдал юу гэхээр тэр нь Portland Trail Blazers байгаа. Blazers өнгөрсөн 7 хоногт нэг солилцоо байсан. Энэ солилцооны талаар бүгдээрээ санал бодлоо хуваалцаач. Яагаад энэ солилцоо болчих бас яг өнөөдрийн солилцоо шиг гинтийн солилцоо болсон шүү дээ. Огт таамаглаагүй байжсэн солилцоо гинт болцсон. Ямар шалтгаанаар хийгдэв? Ер нь яагаад ашигтай болчихсон? Би бол амар гайхсан шүү дээ. Пламлигаас спортлон салчлаа гэхээр бүр ингээрсээ ойлгоогүй шүү дээ. Пламли ямар гоё байлаа. Тийм шүү дээ. Бүр бараг л багийн одоо нөр төв дээр дамжуул төгдгөөрөө бараг лиг дээгүүр үжсэн юм шүү дээ. Тэгээд оронд нь яхаа тэгээд нөгөө айгу баг минутыг өргөмжүүлсэн нөркичиг авсан. Хамгийн гол юм нөгөө нэгдүгээр төрөйг. Тэгээд драфт хийх байсан л да Портленд. Нөркич одоо тоглож чаддаг. Гэхдээ Дэнерт яг харахгүй тунд орон зай байхгүй л дээ. Өдрөл эхлэхэд Нуркич, Йокич хоёрыг зэрэг гаргаж ирсэн. Тэгээд Йокич хэлсэн ба за дасгалжуулагч болохгүй нэ би сэлгийн цууя гэж хэлээд Йокич сэлгийн цуусан бүр хоёулаа байхгүй болсон. За тэнгууд нь буцаад Нуркичийг бүр тоглохгүй болгоод ирсэн чи Йокич гэлзаад хэлсэн. Энэ солилцоо юун дээрээс үнэлсэн бэхээр хамгийн гол нь Portland Mason Plumlee өндөр үн төлөх гэсэг үг. Ганцхан шалтгаан. Яасан бэхээр Plumlee-ийн гэрэн энэ зун дуусна. Тэгээд юу нь бол нэг Max боёо за юу хамгийн өндөр цалинтай гэрээнүүдийн нэг хийхийг оролдоно. Тийм учраас яг тийм хэмжээний тоглолт бишээ гэж үзсэн учраас 20 бол нэлийн гаргаж авахгүй хүсэж шүү. Plumlee явуулаад Nurkic гээд Nurkic-ийн гэрийн болоог юм шиг байгаа юм тийм. Болоог. Энэ ч одоо руки дахиад нэг жил байгаа шүү. Энэ жил дуусаад дахиад нэг жил руки гэрээ байгаа. Тэгээд Nurkic-ийн хувьд бол би бол яг энэ дээр угаасаа Portland тавьсан шүү дээ. Драфтын нэгдүгээр төрөх ирэх авч байна. Хэдийгээр боломж нь олдог утсан Yusuf Nurkic бол ирээдүйтэй шүү дээ. Өөрийгөө цан бүрэн харуулж байгаа сайхан нэг юм нь өнгөрсөн жилийнхаас харьцуулахад биеийн хөгжлийн хувьд бол яг өөрийгөө дайчлах байх шиг байна. Жингийн илүүдэлтэй юм шиг баг зэрэг юм харагдаж. Тэгээд жин жоохон тураад арай жоохон булчинлаг болоод ирэх юм бол хөнгөрөөд ирэх юм бол Yusuf Nurkic бол Plumlee-гаас бол хамаагүй илүү болж болно. За солилцоо хоёрт хоёулаа өнгөрсөн 7 хоногт бол нэг тоглоод амтсан. Тоглож амтсан. Шууд гараанд гарсан Plumlee-гийн хувьд яг Denver-ийн өндөрүүд мэртэлтэй байгаа, Farid Manage мэртэлтэй байгаа. Хинтээ Jokic-тай хамт гарсан шүү дээ. За Yusuf Nurkic бас одоо ер нь бол сайхан боломж болж гарааны төв болох боломж болж байна доо. Эд Дэвис Myers Leonard хоёроос илгэнэслэм шиг байна тийм цаг юм өгдөө цаашдаж ирсэн. Хоёулаа л ер нь үр дүнгээ үзүүлсэн дээ. Тэгээд аль багтаа ашигтал солилцсон болсон байна. Гэтэ Portland илүү ашигтай болчих шол тийм. Энэ үйлрэлээ бод. Энэ үйлрэлээ Denver-тэй ашигтай. Ирээдүгөө бодвол Portland илүү тийм солилцсон тийм. Бүр айхтар тийм сүүдүүд байгаа тийм солилцсон бас биш яг уу. Би зөв Plumlee хайр байсан миний фэнтези байдаг болохоор. Стат нь одоо яа харахгүй буурсан. Ингэж гоё гараанд гарчсан тоглогчоо ингэж явуулах шалтгаан бас мөнгнөөс болоод болдог юм. Тэгэхээр юу вэ гэхээр NBA гэдэг ерөөсөө одоо юу гэдэг ерөөсөө мөнгө бизнес. Damian Lillard энэ солилцоог хараад шоконд орж хүлээж авсан гэж. Юу гэж хэлсэн бэхээр би ер нь бол хин нэгэн солилцсон гэдгийг бол гадарлажсэн. Гэхдээ арайч одоо Mason байна, May байна гэж бодсонгүй. Тэгээд чи манай багийн гарааны төв бүр айгүй сайн тоглож ирсэн төвчтэй. Тэгээд ийм зүйл болсон харамсалтай нэг өгүүлхэл багтаа гэсэн байлаа. Тэгээд одоо тэг өгүүлээд явах нь бизнес. Тэгээд Yusuf Nurkic-тэй л хурдан ойлголцох асуудал үүдэж байна. Стогинтийн солилцоо шүү дээ. Стогинтийн солилцоо. Мадрид солилцоо зэнх шиг. За тэг өнгөрсөн 7 хоногт бас нэг үйл явдал болсон. Энэ юу вэ гэхээр бүх цагийн онооны жигсаалтанд Vince Carter Allen Iverson-ыг гүйцэж төрүүлсэн байгаа. Лай шидлэг хийснээр ингээд 23 болсон. Iverson дэшээ. Таад дахиад 300 доор авч 22 л орох юм билээ шүү дээ. Ачаагүй л да. Тэгтээ би хараад гайхсан шүү дээ. Carter ч одоо 20 дотор байдаг юм уу гэж.
Харин тийм одоо жил болсон 20 жил тогсон чинь одоо 20 тулж байна олон он багассан дээрээс нь гимт хүртэлтэй болохоос амар олон үйлрэл талд нь тоглодог ч юм уу. Олон тоглолт үндсэн тохиолдол. Айрсан бол угаасаа л тогсон жилүүдэд оноо биш идсэн шүү дээ. Сүүлийн хэдэн жилдээ л жоохон хөөрхөн амтан болсон болохоос. Одоо ер нь тэгээд эдрийг үеийн тоглогч нараас одоо тэгээд цөөхөн ганцаар үлдсэн байгаа хин л нэг юм дээ. Дөрөв нөөцгий Пол Пирс, Джейсон дээр хор. Тоолоо явж байгаа. Тоолол явж байгаа. За энэ битокийн хүрээ төр завсарлаж байна үстэй нэвтрүүлэг маань та бүхэнд би брендийн хуудасаар шууд хүрч байгаа хэсэг хугацаанд завсарлаад бид эргээд уулзхолноо. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн л. Бигийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Start over. And in 3, 2, 1. We're gonna start off with extreme footwork drills. Are you ready? Okay. Move your butt. Go. Move. Move your legs. Good. Moving. Come on. Go. Faster. Too slow. Get lost in the feeling, it's always a feeling. My palm get the itching, I'm making a killing. I'm lifting the ceiling, I'm causing a scene. I went for the win, I'm Charlie Sheen, doing my thing. My ex was my wife, for Halloween, I'm making her sing. I love when she sing, she sing me to sleep. Yeah, rapping for the hell of it, I'm hella rich. And let me hear a rapper talking down, I blow his budget on my guy. I spin it on a big body Benz, Billy truck. Do it with a smile, that's my style. I don't get no don't hate that, try your luck. Second thought, buckle up. Worst ride ever, I had you high now forever. In a 3, 2, 1, sir. Yeah, we ain't playing no games. 7:30, 50 shots. Try to come at my main. 7:30, 50 shots. We work hard for what we got, man. Бол NBA Talent Challenge гэдэг уралдаан юм уу та? Тийм шин зүйл хийсэн юу гэхээр тоглогчдын авиасыг үзсэн. Тэгээд хамгийн сүүлд болсон Victor Oladipo I believe I can fly-гаар ялагч нь болсон гэж байна. Бас гоё дуулж шүү. Дайггүй юм л шүү. Келлигэр дууг. Slam Dunk-аар яагаад нөгөө нэг юу болсон шүү дээ. Нөгөө Frank Sinatra болж гарч ирсэн. Frank Sinatra дуун дээр гарч ирсэн. Манайд ер нь жоохон тиймэрхүү талын дуунж урлаг юм шүү. Урлаг юм шүү. Чи шүү дээ. Нөгөө тэр сайхан дуунуудыг ерөнхийдөө тэгээд энэ сагсчдыг биднээс өмнө бас юм бичлэг тавьж ирсэн шүү дээ. Энэ үгэлдэг одоо хүмүүс маш их байна те. Репрут маш их байна одоо сагсчд донд маань те. Миний нөгөө мэддэг нөгөө ганцхан дээр үес нөгөө Shaq-ыг мэддэг ус чи баг хинхэн юм үлдээлээ шүү дээ ер нь. Янз бүрээр гараад өгөх. Би чинь Kobe Bryant үлдэх гэж ерөөсөө бүр хизээч Цомогтой юм шүү. тэгсэн чинь бүр цомогтой юм байл шүү дээ. Спорсын холбогч нөр Тони Паркер ч бүр Францтай бол бүр амар алдартай явчих шүү дээ. Харин мэддэг хүмүүсүүд би олж мэдж авсан тий. Хамгийн амар нь бол Damian Lillard. Бити хэрэгэлзээрээ тэр Damian Lillard. Цом гаргаа өгсөн. Жоо сайхан нэг Kobe-гийн тэр рэпийн замлаж ин бүр хашин шиг болгож яриад байдаг юм л шүү дээ. Slim J гэсэн чинь хамгийн муу рэпер гэсэн чинь тоглож рэпер гэсэн чинь Kobe гээ тэр дими дахиж угаасаа оролдоод ч димигээ тэгжсэн юм л. Одоо ярилцах сэдв юу юм тэр бач. Одоо бид нар нөгөө skills challenge-ийн одоо хайлт үзэх хэрэгтэй байгаа тийм ээ. За skills challenge буюу ур чадварын тэмцээн. За нөгөө өнгөрсөн жилээс эхлээд өөрчлөгдсөн билүү? 2 жил өмнөхөөс эхлээд өөрчлөгдсөн билүү? Нөгөө нэг жижигүүд хоорондоо томбод хоорондоо. Биний үд хэмжээгүй шүү дээ. Юу болсон одоо л хай. Гэхдээ өнгөрсөн 2 жилд чи хэн авсан бэ? Ази авсан билүү? Өнгөрсөн жилээс болоо. Ази дам заав. Чинь Адри Таунс. Энэ за. Тэрний өмнө Ингээд хоёр дахь баг. За жижигүүд дээр Гордон Эйверлээс Жон Уолыг хожиж байгаа гэж байна. Porzingis бол яг харахгүй нэг тийм шидэлтэн өөрийг амар одоо гараа баг өсөрөхгүй шидэт байгаа. За Porzingis hodсон. Дараах тэр Jokic шидэт. Jokic hodсон тий. Jokic hodсон байна. Тий Jokic hodсон. Jokic хоцорж орж ирээд нэг л шидэлцэн. За жижигүүдийн одоо финал. Hayward Isaiah Thomas 2. Hayward тусайцсан юм. Тий Hayward hodсон. За.
дээр бас нэг Азия Томс намхуу учраас өндөр үсэрч бас шийддэг шүү дээ. Энэ бол харин хэрэг оруулж шилдэлтэй оруулаагүй байсан бол араас нь орж ирээд шууд орж байгаа. Ороогүй байсан бол ерөөс яг л самуртаа. Тэгээд финал дээр Порзингис Хейворд хоёр ягаад энэ дэр бүр алдчихж байгаа байхгүй юу? Тий. Энд орчиж шууд ихэнх шилдэлтэй. Порзингис бас яг араас тоглолтэрч ингэдэж шүү дээ. Араас гүйж орж өгөхөр шууд Порзингод Крис Бош яг нэг ингэдэг байсан шүү дээ. Майами Хит дээр зориудаар хоцорж орж байгаа нэг 3-аас шидчихдэг. Яг тэр орж хоцорж орж ирэл 3-аас шидэл, хоцорж орж ирэл 3-аас шидэлсэн. Зураг чадрын тэмцээн яг хоо сүүлийн 2 жилийн формат бол таалагдж байгаа. Дажгүй байж болох үү? Яг энэ жилийн үг үзлээлтэй юу н жоохон өөдөртөө болсон юм шалтгаан нөгөө нэг тоглолчид нөгөө үйлдэл эхнийхээ чейзнээсээ дамжуулалтад ихгүй шидэлтүүд шууд ихгүй. Тэр нь жоохон нөгөө нэг өөдөртөө болох шалтгаан л байл. Тэгээ базаад ярих юм бол ерөнхийдөө All-Star game таалагдсан уу? Бац болоогүй. Бацаагүй. За. Бүү сандралтай. За басны солилцооны талаар бид ярихгүй байж болохгүй тэрний юу гэхээр Орландо Мэжикогийн хийсэн бас нэг солилцоо. Гэтэ энэ бол удаан хугацаанд яригдчихсэн. Бид нар ч гэсэн энэ бетокер ярьжсэн солилцоо. Serge Ibaka Toronto Raptors баг авсан. Оронд нь Terence Ross драфтын 1-р тойргийн ирэх гэдэг. Тэгээ үзэгчд маань харж байгаа энэ бүхнээс 1-р тойргийн ирэх гэдэг ямар үн цэнтэй зүйл вэ гэдэг л. Магадгүй бүр хамгийн чухал зүйл нь болчихж байгаа. Ибакагаас илүү үнэтэй зүйл учраас явуулж байгаа шүү дээ. Тэгээд энэ Ибакагийн урд ингээд карьер ийм хурд ороод эндээ болцсонгүй дээ. Тэгээд OKC-д ч одоо шилдэг хамгаалж аваад блокер хийдэг гэсэн. Westbrook Durant-аас болоод тоглолт өөрс шаардлагатай болсон. Зөвхөн шийддэг хүн болсон. Тэр чигээр явсаар галтай ингээд. Тэгээд тэр бодлоо технээс аваад хажууд өгөн буцаас ирмэл. Олондод очсон бас л нэг шийдгэрийг хിവэрэл байсан шүү дээ. Одоо нэг хүмүүс ингээд зарим хүмүүс бол яриад байгаа юм л та. Орландо Мэжикээс Raptors руу Ibaka ирснээр Орландо Мэжикт хамгаалтыг хамгаалт бол ирнэ. 3 шидэлт ирнэ гэж ярьж байгаа хүмүүс ерөөсөө ойлгохгүй. Тэр Ibaka-гаас юу шийгээд байгаа юм. Шиддэг шүү дээ. Шиддэг болгоод хийж гараа шиддэг шүү дээ. Олон үр дүн. За Орландо яг нэг тийм утгагүй бүрэлдэхүүн цаалдгаа ингээд засчлаа штэ. Тэгтэл одоо ингээд энэ сагсан бөмбөгч өөрөө буцаад нэг төвийн тоглогч 4 шидэгч эсвэл заримдаа бүр 5 шидэгч гэдэг хөлбөрлөв шилжээд байгаа штэ. Cleveland Golden State тийм учраас л амжилттай яваад байгаа. Гэтэл Jonas Valanciunas гэж тоглогч байна. Baby Nogora гэж тоглогч байна. За энэ дээр хин ирчлээ. Ibaka ирчлээ. Торонтогийн сагсан бөмбөг буцаад бүр old school руу амжилтгүй болоод байгаа тэр old school руу шилжээд байгаа юм шүү. Би бол тийж бодохгүй. Би болохоор Ibaka ирсэн нь бол надад таалагдж байгаа. Тэрний үед бол бодвол Raptors бол угаасаа л бүсийн финал Cavs-ыг ялна гэж бодож байгаа баг штэ. Тэгээд Cavs-ыг яаж ялах вэ гэхээр угаасаа өнгөрсөн жилийн финалч тэр бүсийн плей-оффын тоглолтуудыг харсан Cavs-ын хамгийн чухал нүүрнэлээд болсон Томпсон байсан шүү дээ. Самурт бол үнэхээр дийлдэг байсан шүү дээ. Плей-офф тэр финалч шүү дээ. Тийм учраас Cavs-ыг дийлэхийн тулд заавал нэг өндөр хүн байх хэрэгтэй. Сайн найдвартай. Ibaka Томпсон зогсоох нь. Тэр нь Valanciunas-ыг яагаад ингэж одоо Ibaka-г Valanciunas дээр нэмчихэж байгаа юм бэ? Valanciunas ч өөрөө жоохон алдааны асуудал хурдан ордог. Өнгөрсөн жил Valanciunas таарсан чинь Biyombo яг боломж олцсон. Тэгээ Biyombo-гоос одоо Ibaka бичирлээ. Тэгээд хэрэг болох болов гэж бодож байна. За хэдрээ Ibaka сэлгэнээс тоглолол яшигтай юу? Гараанаас тоглолол ашигтай юу? Сэлгэ. Ibaka бол яг Patrick Patterson сайжруулсан хэлбэр. Хоёулаа 3 шийддэг. Бас урт мөчтэй, самраас авчин блок хийдэг. Тэгээ Ibaka-гийн хувьд илүү хамгаалттай. Тэгээд сэлгэнээс гарч ирэл Valanciunas-ыг оруулсан хамаагүй тэр. Valanciunas-тай, Ibaka-тай, DeRozan-тай, Lowry-тай нэг үеийн баг Demar Carroll-тай. Ганцхан бөмбөг өгөн шүү дээ. Энэ эндээс нөгөө хоёр нь ихвчин цоолоод явна. Ibaka-гийн тоглолт бүр л байхгүй шүү дээ. Сэлгэнээс оноо авдаг хүн Ibaka болох шүү дээ. Хамгийн гол их минь блок шотой, хамгаалтай. Торонтогийн ганц судал тэр шүү дээ. Самбартал муу үлсэн шүү дээ. Хамгаалтандаа муу үлсэн учраас. Тэгвэл Valanciunas төвдөө гараанд гараад Patrick Patterson PF-дээр гараад Ibaka сэлгэнээс төвдөр тоглох нь. За тэгвэл баажи чи Ibaka шүү заяа. Чи энэ зүүн гэрээ дуусч байгаа. Чиний гоо тоглоом шиг. Чиний гэрээ дуусч байгаа. Тэгээд Торонтод үлдэх хэсэгчгээ чи өөрөө энэ зүүн шийдэн. Гэтэл чамаг тэр багч нь сэлгэнээс ашиглуул яах вэ? Чүлдэх үү? Цаашдаа сэлгэнээс ашиглах төв байж байгаа. Би бол Торонтод үлдэх. Ягаад тэгэхээр ер нь бол одоо нөгөө өсөж явж байгаа тамирчин биш шүү дээ. Ерөнхийдөө юу унж явж байгаа тамирчин. Тэгэхээр айгүй зүв багтаа магадгүй тамирчин болгоны мөрөөдөл бол ямар ч гэсэн нэг бүсийн финал тийм үү NBA Finals-д орчих.
цаашлаад авраг авчих тийм үсэл. Тэгэхээр би бол East-тэй байжгаад энэ багасаа одоо Cleveland гэдэг ганц багтал. Бид нар бол нөгөө ярьж байсан шүү дээ. Boston хүн аваад сайжрах уу эсвэл Raptors хүн аваад сайжрах уу ярьж байсан. Raptors бар болчихлоо. Энэ бол надад бол Raptors бол айгу ашигтай гэж санаад бодоо. Тийм болохоор би бол үлдэнэ. Чиний тэр эго үзэлчин хувь ачиг үзэлчин чамаг өөр дотроо явуучихгүй. Муухай асуудлаа да эго үзэлчин. Би өөрт нэг ойрхос ихгүй. Би бол үлдэх юм байна. Дээрээс тийм үлдэх юм байна. Яг энэ дээр юу юм л та. Одоо угаасаа одоо нөө заваа асуултаа асууж л та. Cleveland-ийг барах юм уу барахгүй юм уу? Биш тэрийг асуухаас өмнө нэг асуудал байна. За би бол ингэж бодоод байгаа. Одоо яг энэ асуудал дээр чинь гараан тоглол ашиггүй. Гэтэл сэлгэнээс тоглол Ibaka өөрөө дургүй байна. Гэтэл сэлгэнээс тоглол ашигтай. Ibaka гараанд гаргаад 30-аас дээш минут тоглуулад дээрээс нь өрнөд бүсийн дорнод бүсийн финалд ялсан тохиолдолд Ibaka үлдэх гэдэг маш хэцүү даалгавартай болчлоо гэж хараад байгаа юм. Тэгэхээр дасгалжуулагч хүн энэ бүх нөхцөлийг бодно гэхээр амар хэцүү болж байгаа. Тэгэхээр угаасаа тоглолтын ситуац хөөх юм бол Valanciunas Ibaka хоёрын нэгэн сэлгээнд угаасаа 20-с дээш минут суугал болчих. Тэр нь хэн байх вэ гэдэг. Jonas Valanciunas төв дор байхаар шамбарлалтад байх гэнт тулд Ibaka хүссэн үсээгүүд автгаан дээр гарч зогсохоос аргагүй болчихсон шин. Тэгэхээр гарч зогссон Ibaka ямар ашиггүй байдгийг бид нэр Steven Adams, Serge Ibaka гэдэг хослол дээр бол хангалттай харсан шин. Тэгэхээр энэ эргээгээд шал ашиггүй байдал болчиход байгаа юм. Valanciunas-ийн тоглолт сүүлийн тоглолт би бол Raptors-ийн тоглолтыг байнга бодож байгаа да. Valanciunas-ийн сүүлийн тоглолт нь elbows бүр бодготой талбайгаас нэлийн гарч бөмбөг авчихсан. Нэлийн тоглолт. Шидэлтэн сайжирсан. Тэндээсээ нөгөө хоёр алхамт хийгээд бас аюул сайн авсан. Тийм болохоор Ibaka тэр Adams-ыг бодоод Valanciunas тоглоом дээр илүү санаачлагтай юм шүү. Тийм болохоор нэг тийм байхтар OKC дээрс шиг асуудал үүсэв. За заваа асуулт барах юм уу барахгүй? Барахгүй шүү дээ. Энэ тавлын барахгүй. Энэ жилдээ тэг яг одоо ярих вэ? Зүмөр яг 2 дугаар хасыг үзэж байгаад яриац. Бас юу болохыг хийж мэдэхгүй шүү дээ. Барахгүй. За 3 оны шилдэг тэмцээн. Барж магадгүй. 3 оны шидэлтийн тэмцээн бол бүх одын 7 хоногийн хамгийн бас үзүүштэй тэмцээнүүдийн нэг байдаг. Мэдээж уламжлалсаар 8 оролцсон Stephen Curry сүүлийн 5 жилд анх удаа бүх одын тоглолтыг үндсэн байгаа. Уучлаарай. Шидэлтийн тэмцээнийг үндсэн байгаа. За Clay Thompson бол ер нь авраг авах нэгтэй бол айгүй их ихтэй болно. Баавтай хэлээстэй. Стефан Ромчан би авчнаа. Тэгээд их хэмжээгээр Kemba хэмжээ тийм. Тэгээд хэлсэн ч тийм. Kemba ихний шидэлтүүдийг яарч хийсэн. Тэгтээ сайн төгсгсөн. Kyrie. Таас асуудал үдээ Kyrie. Ер нь бол жилээс жилдээ сайн шиддэг. За Eric Gordon бол харин өстө дураараа шидсэн дээ. Шидэлтийн техник амар. Мэдгүй. Hornets вахта нэг орлоо. Тэгэд Gordon-ыг авраг авах гэж би хэлсэн байл шүү. Тэгээд чи хэлсэн. Чи нэг хэлсэн билээ. Би чинь ял тим яриа болсон юм. Тэр цогцолтой хэлсэн. Одоо нэвтрүүлэлт оргоос өмнө ярьсан байна. Тэгээ хооронд хэдүүлээ 100 мянгаар барай үзлээ. Эрик Гордон очсон би 200 заас мөнгөлөг л цагаас өгч юм. Чи яагаад Эрик Гордон очсон гэж бодсон юм? Clay Thompson орж байна. Эдрээ би бүр All-Star орно гэж би урьсан гэж байсан юм шүү. Эрик Гордон тиймээс фэнтезид нэт юм аа. Тэгээд багхгүй. Би зөв хөөш тоглолт. Санаас эдрийн энэ жилийн фэнтези Plumlee мандагаас үнэ тэр жоохон унах талаар гоцч байсан. За тэгээд энэ чинь одоо Эрик Гордоны хоёр Хайроо чинь оноогоор тэнцдэг санагдаж байна тийм. Тэгээд нэмэлт раунд гаргасан да. Тэгээд Эрик Гордоны шидэлтийн техник чинь бүр яг энэ дэглөө зөвлөсөн юм байна. Тийм аа их хамархан шидэж бас гараас гарч байгаа. Тэгээд буу шиг тийм. Ядарч байгаа зүйл байхгүй. Гүн ч одоо ингээд ядрах хэрэгтэй шүү дээ. Тэрөөсөө тийм байхгүй. Нөр Марко Беллерийг санаж байгаа шүү дээ. Зүгээр аваад шулуучдаг шүү дээ. Clay Thompson бас тийм шүү дээ. Энэ орсон бол хожих байсан. За 3 оны авраг гэж чинь бас тиймчдэг хямдхан олддог хэрэгэм цол биш шүү. Үгүй ядаа нэг хэд. Тэгээд чинь тэгээд 3 шидэж чадаа тий. 75 шидэх гэсэн шүү дээ. Баадич нэг All-Star-аар яваад нэг олон жилийн орсон биз дээ. Үзэгчтэй дундах. Сүлдээ бүр 15 шидэж амжаагүй. 6 цуган зочиод бүр балраа. Тэгээд ойрлол би очсон өрөөд ирэх юм бол ус чалга болчихсон.
За ингээ Irving 18 оноо. За 18-аас илүү авчихвал Derrick гол болох байсан. За тэгээд 20 оноо гол чи. Тийм. Челленж юу бол үнэхээр сонирхолтой болсон. За ингээ хоёр дахь цэгээс алдахгүй шийдчихэж байгаа. Манай бодоод баг бүгдийг хийцэн баха тий. Нэг алдсан. Сүүлийн халдлаа. Эхнийг алдсан юм биш. Тийм. Тэгээд хамгийн сайн шилдэг цэгээс манай бодоод яг өөрөө байрлуулад тэрийг яг бүгдийг хийнэ гэдэг хэрэглэж ирсэн хамгийн гол оноо нь болчих юм л да. За ингээд 17 оны олон дэвш. 21 он. Болсон юм да. За ур чадварын тэмцээнд дайжгүй 3 оны шийдэлтийн тэмцээнд дайжгүй. Одоо бид хамгийн гонигтай болсон нэг тэмцээний тоймыг харах гэж байна. Энэ бол Slam Dunk-ийн тэмцээн. Ярих зүйл үнэхээр багтай, дурсах зүйл үнэхээр байхгүй. Тэгээд түүхэнд хамгийн өдөртэй гонигтай тоглолтын тэмцээнүүдийн нэг болсон доо. Энэс ихлэ буруутсан байхгүй. Энэ юу юм бэ? Тийм. Тэг яах вэ тэгээд одоо ийм хавгаа. Зүгээр ингээд тоглолт яагаад ч юу ч юм. За. Жижиг. Энэ бол гайгүй байсан шүү. Энэ ихтэй бид Джон Уоллер харцсан шүү. Шинэ зүйл биш. Өнгөрсөнд аяг бүр маскоттэйгээр тэг бүр хэцүү байна. Яг нь ерөнхийдөө би тэгж бодлоо тас дээрс түрүү жил бүр арай л хитрхи юм. Түрүү жилснээс өгсөн. Өмнөх 2 жилийн оффлайн Slam Dunk аяг болохоор одоо ингээд тэрнээс илүү хүлээлт дүн. Одоо юу Carter 2001 онд түлхэл 2002 оноос унсан шүү дээ. Тэр нөө хитрхи айхтар төгсөл рүү гүмүүлчээ төгсийг үзүүлчээр хэсэг уналтанд орж дахиад сэрэгдэг л энэ дардаг нэг сонь тий дараа тусарч уусаа дарлаа гэдэг өгсөн юм байсан шүү дээ. За Aaron Gordon одоо амжилттай болсон. Aaron Gordon чи хэний ч үзүүлээгүй Slam Dunk үзүүлсэн тэр дрон гэсэн юм шиг шүү дээ. Тэр нь тэгээд айгүй яг болоо фейлдсэн мэт. Тэр шууд аваад тохол зүгээр үж. Тэг яг зүгээр шалтгаан байсан Aaron Gordon-ийн өдрөд хөлний шагааны гинтэлтэй байсан. Тэгээд тэр нь бас өсрөлтөнд нэг нөлөөлсөн гэж экспертүүд одоо дүгнэлт гаргасан. Тэр нэг хангалттай өсөрч чадахгүй болохоор бөмбөгөө ингээд гэлс хийх гээд тэг халдаадсан. Тэрнээс уг нь бол маяг өсөрдөг ч өнгөрсөн жилийн тэгээ энэ үед бодож ирсэн. Яаж ч утсан бас өнгөрсөн жилийн одоо дахиад Zach LaVine, Aaron Gordon хоёр ороод өнгөрсөн жилийнхээ гүйцэхгүй юм байна л гэж. Өнгөрсөн жилийг бол бид нар бөөнөр үзээ сууж явах тийм. Юу болоод байгаа юм бэ гэж би нэр хараа. Одоо тэгэхээр зөв яг Slam Dunk-ийн тэмцээнд сонирхолтой болох гэж бодож байвал NBA-гийн зүгээс лигийн багуудаа орог хүчээр дийлигийн нэг аймаг тогтдог хүмүүсийг нэг маа. Сая дийлигийн энэ одоо тоглолтыг хараад энэ одоо чинь түүжийн тоглолт байгааг үсэн энэ бас үзэг үсэн ус гоё тоглолт. Энэ бол мөнгө гоё тоглох нараа. Тэн чинь бас шууд ихнийхээ хийжээгүй шүү дээ. Тийм үү? Тийм. Бас алдсан шүү дээ. Хамгийн сайн нь байсан. Тэгээд энэ дайв хийсэн дайв хийж байгаа. Энийг жоо хоцорч хийсэн. Хоцорч игээд бас бөмбөг бас чүү дайв. Тийм. Цэвэр ороогүй. Бөмбөгд нэрс цэвэр ороогүй. Энэ удаагийн Австралийн гоё гол юм. Бөмбөгд нэрс цэвэр орж өгөхгүй. Зүгээр тоглолтын дээр ч гэсэн. Дутуу бол тийм. Шийдэн өндөр юм уу? Өндөр юм уу эсвэл хавчиг юм уу? Барим шийдэн. Тэгээд энэ хүн дээгүүр давдаг үзүүлбэрлэл Одоо уусаар залхсан шүү дээ. За манай эдрийг цаашаа энэс өөр юм. эдрийн нэг даггаас өөр. Бид энэ одоо давлаа гэдэг явмигийн дээгүүр давахгүй бол үзвш болчихно шүү дээ. Энэ салтаа малтаа бол үнхээр болчихсон. Хамгийн санаж Isaiah Ryder салтаа гарч бид ухаалтчихсан. Коби гаргахаар ухаалтчихсан. Одоо бол гэж Винс Картер гаргасан, Джесс Ричардсон гаргасан. Гэтэ одоо энэ чинь тэр Картер Мартер их чинь бас лайлгаагүй гаргасан гэсэн тэр гаргаж байгаа үнцгүүд тийм тэр юм харагдахгүй. Тэр харагдах байдал нь маш гоё. Энд нэг юу хаагүй ирээд сараадсан юмнууд болоод 8 метр үү? Энэ биш. Чи юу гэдэг вэ? Алтууных чинь 8 метр. 4 зүг суусч 2 метр. Тэгээд тийм шүү дээ. Та нар яагаад таваад чаддаг чи? Glenn Robinson 3 дугаар Slam Dunk-ийн тэмцээний аварга. За тэгээд нэг олон дурсагдахгүй аварга байлгүй дээ. Тэгээд тоглолтоор сайн байгаас тэгээд хэдийгээр Miami аав тоглож байсан би бол Glenn Robinson дургу. Биш Glenn Robinson гэж чинь Glenn Robinson шүү дээ. Би Glenn Rice таамбар. Glenn Rice үгтэл одоо сайн гин санал шүү. Юу лээ Glenn Rice танаас Miami-гийн үү? Биш би Glenn Rice дургу. Яагаад? Танаа Miami тоглож байсан юм шүү.
Үнэхээр дуу. Глен Робинсон бол мелогийн Глен big dog шүү дээ. Big dog юу? Тийм биш, тийм. Одоо таалцсан уу? Бисаа Глен Райсийн хүүхдгээл бодоод явуулсан нэг. Андуураа л одоо сайн MVP пост орчлоо. Тэ хүмүүс бас гайг баха. Гай вайсаа гайг юм бэлээ. Одод нь л хэзээ шүү дээ. Би чинь нэг хөдөлчгөөр л илүүс юмд ороход ингээд суугаад байгаа шүү дээ. Одоо тэгснээс нэр All-Star-ийн энэ үеэр чинь гоё юм болсон. Хөлөмгийн Ronaldinho энэ удаагийн All-Star одоо хөлөмгийн зочин болсон. Өмнө ч одоо нөгөө Месси ус ирдэг байсан шүү дээ. Тэгээ Ronaldinho хоёр Jordan Calcanon хоёр бас. Ronaldinho Jordan Calcanon хоёр хамтын тим ажиллаж байсан юм гэсэн дээ. За ерөнхийдөө нөгөө нэг 90-20 болдог үеэр шүү дээ. James Harden нэг All-Star юм уу? Энэ celebrity game-ийн бол шүү. Ийм тогтож ирсэн. Тэгээ Jordan Calcanon энийг өчтөр бас өнөөг дээж бас чадаагүй шүү дээ. За тэгээ нэрээ хамтран. За тэгээ хөлөөрөө дамжуулдаг хүн ойлгомжтой. Гараараа өгдөг юм шиг. Энэ ингээл өнөөдрийн All-Star-аас гоё явчих واخ. Өчтөрийн All-Star-аас. Хаадаг. Steve Nash амар стрит майст гэж хэлжсэн тийм. Их олон алдсан да тийм. За нэг юм болсон. Дахиад хэсэг завсарлаад авъя да. Тэгээд одоо бүх одын тоглолт гэж рекорд болсон зүйлсийн талаар ярилцуулна. Тэгээд хэд ярилцах зүйлс бас байна. MV post дорвын дараа ярих болно. Зөвхөн биеийн залуус хэрэглээний эрэхтэй 5,000 төгрөгийн картаар дансаа зэрэглээд 11 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй ярьж Facebook ашиглаж 1101 болон 4G LTE сүлжээнд ашиглах 5,000 мегабайт датаг бэлгэнд аваарай. Би брэнд. Захирын зовлон загсан. Голтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. Ханта үзэгчтэй баярлалаа. MV post-ын 10 дугаар бүх оддын тусгай дугаар MV post-ыг хэлж NBA Talk 10 дугаар юм шүү. MV post энэ өнөөдөр баг тусгай болон гэж байна. Тэгээд бүх оддын тусгай дугаарыг чинь манай од элдрийн тусгай болон гэж байна. Голтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. За 6. Энд гид түрүүн гарсан. Rapper Descent. Михлийн жаа Facebook-ийг хийж чинь. Михлийн жаа насны нэрээр явуулаад байгаа. Уг нь одоо MVP авах хэмжээний сайн төгжсөн чинь айдын үдээсэн бүгд чигцэлтэй. Нөгөө юм жоо. Нутагтаа болж ирсэн. Ястаа байсан юм бэ? Насны нэрээр. Автороор. Өнгөрсөн жилийн MVP. Үт хэмээж. Эдрогон хөлбөмбөгч болжээ. Чи Бенфика аа? Эдрогон гамбатурчин голд Бенфика ч Борусsia Dortmund-ыг ялсан байна. Тэнд дээрээ л хэлээ. Сэтэр яг үндэ энэ зурнаас сайн харж байгаа үсэн өнөөдөр ингэж цуцсан гэсэн. Чамаагүй шүү. Дүргүүрээ гэнэ. Эдрэ MB Talk-д эдээ өөрийнхөө групп дээр гэж MB Talk-ийн 10 жилийн өмнө старт хэмжээ 4 сарын нэгэн болж хойшлсон шүү гэж үү дээ. Цар хэмжээ ордон өөр арга хэмжээтэй гэсэн чинь доор нэг комент байна. 4 сарын нэгэн гээд хүн цуглан байгаа бүгд хөлтөлдөхөөс айгаад байна. 4 сарын нэгэн яа цаа 4 сарын нэгэн. Тэнэрээ хөлтөх гэдэг байгаа. Хасаа дэмсэн шүү дээ. 3 дугаар MVP хууч MVP дараа тавьчихсан. Үгсэн дуурайд ийм үйл XX анзаараагүй. XX гэдэг сайхан. Хавар анзаараагүй юм уу? Би анзаарсан. XXX. Энэ гоё. MV post битгий өртөөсөө Lakers 30 хожил аваасаа гэж зүгээрч байна. Авч бахтай ялтаа 30 хожил авч байгаа. Оо. 2 дугаараар мэдээж итрээ. Бүхотын тоглолтоор би яг шууд үзээгүй дээ. Тэгсэн ч хүмүүс яваад дараа нь ухраагаад бүхотын тоглолтоо үзсэн чинь эдрийн тайлбар дээр 2 метрийн өндөртөө 4 хүүхээс 8 метр өндөртэй таван. Тэг гомжод мод авч байгаа юм. Тэр нэг залуу орсон шүү. Сайн уу ээжээ би зугтаа гарч ирнэ гэдэг л орсон шүү. Нэгдүгээр өрөнд дахиад идрээ. Өрсөн тооны бид дөрөв нэвтрүүлгийн ярин зураг хийсэн. Тэгсэн чи энэ хоёр комент байгаа. Голын нөхрийг эмдэг
Итрээс хоолоод ууж идэх болтой. Зөнийг явж хүмүүс болоож идсэн. Энд хүн маш зүг гэсэн. Ганцаараа ийцэн таргалдаггүй байхгүй юу? Системд бас бааж гинэ. Бааж ингэж ирсэн. Итрээ бүх юмараа сондгоод сахалтай ганцаараа урд үстэй. Хүмстэй хүмүүс. Хүмстэй бас. Хүмүүс бас амар захиад бас одоо нэг эмгхтэй хөтлөж болчиход энэ бүр аваад тэгээд одоо нэг эмгхтэй хаанц багтах юм тэгээд энэ лонгийн MVP пост ингээд идрийг тусаад дугаар хэлээ дараагийн дугаараа баярлж штэ ч одоо би дандаа гарсаар үл залхлаа штэ дараагийн дугаараар хүсвэл явдлыг оруулж гарна гэдэг эсвэл бааж явах юм тайлбар дээр айгүй ихтэй орж ирсэн штэ хин 3-аас очих юм чи Брэдли Билл гэсэн чи би ороогүй би бол амар байлд орсон штэ яа наг тэгээд MVP пост би нэг барьж өгдөг манай нэг муухай болчихлоо шийдэр барьж өгдөг та нар бүгд MVP шүү тэгээд яг одоо энэ лайвыг шууд шеэрлж байгаа үзэгч бүр амар MVP шүү гэдэг. Та нар жинхэнэ MVP шүү. MVP за NBA-ийн бүх одын тоглолтын талаар яриагаа үргэлжлүүлээ. Carmelo Anthony-г NBA-гээс Adam Silver одоо бүх одын тоглолтод Kevin Love нөхөд сонгосон. Яг тэр үед эдрэгийн Bradley Beal юу гэж хэлсэн бэ гэхээр юу гэсэн? Юу ч хэлээгүй л дээ. Тэр зүгээр гомдлын өгч болчихсон. Оо тийм үү. Нэр. Бас нэрмээрээ гэдэг тим юм хэлсэн. Гэхдээ яг үүндээ тийм бодол бас байсан байна Bradley Beal. Love ёр нөхөд сонгож байгаа. Тэгэхээр зүгээр яг үүндээ Carmelo Anthony сонгосон миний хувьд зүгээр баяртай байна. Тийм ээ. Яг Phil Jackson-ы үйл явдал ихснээс хойш Melo үнэхээр сайн тоглож байгаа. Phil Jackson-ы драма ихсэн. Тэгээд Anthony-г тэрнээс хойш тоглолтуудыг харахад Adam Silver буруу сонголт хийгээгүй болов. Bradley Beal сайн байгаа боловч харамсалтай. Тэгээд улмаар NBA-гийн All-Star энэ үйлдвэрлэлийн All-Star-ыг хамгийн ахмад тоглож болсон 10 дахь удаа сонгож байгаа. Энэ LeBron их таалагдсан. Яг юм бол ахмад тоглож байгаа статус LeBron-аас авч хаягдсан учраас. Тэгээд энэ сонголт нь бол бийцэн дуртайсан. Яг тэгэхээр Kevin Love-ийн оронд яг хамгийн түрүүнд сонгосон нь бол Joel Embiid байлаа. Embiid гинтэлтэй учраас Carmelo Anthony хоёрт сонголт хийлээ. Зөв. Наадсан тал. Anthony-г бас би бас бүр анхны сонголтоор зориулсан гэсэн. Зөв Paul George орно гэх юм болсон. Өөдөртөө бас Anthony хин үе тоглоогүй те. Айгүй тоглоулаагүй шүү дээ. Тоглоулаагүй гараагүй шүү. Нэгдүгээр гараагүй шүү. Kemba тэр хоёрыг тоглоулаагүй те. Гараагүй. Би ч гэсэн анх бид нэг бүх одын яаж яхад Melo-гос оруулсан байсан шүү дээ. Сонгочосоо гэж дотроос боддог юм байна бүгд тэрэ. Тэр яг дасгалжуулагч нэг тийм тоглоулахгүй гэсэн дэс хоорондоо ярьсан юм байдаг үл тэ. LeBron чинь ингээд сүүлийн дөрөвдүрийг тоглох байх чинь. Өөрөө суулчих гээл. Гэтэ яг Steve Greg Popovich ярьсан баха. Steve Kerr өнөөдөр гараг гээд. Russell Westbrook-ийг бүр алгашгсан дээ. Хэдэн минут тоглолцсон мэт ч одоо. Нөгөөх нь өөрөөс ядрахгүй юм тэгээд адуу мал шиг тоглолт руу орё л тий. За тэгээ. Өдрийн тоглолтын юу болсон яасан ихнээс юу болсон. Russell Westbrook гараанд багцсан байсан бол бурхан минь хэдэн үе тоглох байсан юм. За би ихтэй энэ All-Star-аар нэг юм мэдлээ. Бүтэн гэхдээ хамгаалт гэдэг зүйл загсан бүгд ямар чухал юм бэ гэдгийг би мэдсэн шүү дээ. Одоо л ойлгож байгаа. Бид нар чамд хэлээ шүү дээ. Би Draymond Green, Kawhi Leonard тэдрийг надаас хамгаалтай байгаас үздэг юм байж гэж бодсон шүү дээ. Манай Friends League-ийн 31 лигийнхэн баажийн баярхан сайн сонсороо. Дараа нь хамгаахгүй суулгачаарай. Өнөөдөр би яг энд яг ядаж All-Star-ийн хамгийн гоё үйл явдал юм шүү. Тий. Хамгийн сонирхолтой л. Гэтэ үнэхээр ялч хоёр удаач нэг эвгүй самбраас яар болцсон шүү тий. Балхад улсны дараа яг одоо хийж байгаа үйл. Зүйлдээ байя хахаа л гэдэг. Яг гоё ингэ шоу болгож байгаа гоё. Гэтэ би бол ингэж 3-4 ядаж хамгаалчаасаа гэж бодсон гэсэн. Бид нар нөгөө үздэг 90-ад он 2000-ад оны тэр нөгөө сакс маань тэгээд нөгөө All-Star game манаас үнэхээр бас хоорондоо бас алцдаг гэж одоо хэлэх юм уу тийм байж тээ. Яг энэ дунд ганцхан хамгаалч хийж удсан антикум пол байсан шүү дээ. Антикум пол үе нэг хүн таслаа. Тэгэхээр тоглолтын дараас ярьсан шүү дээ. Би ийм хийж чадахгүй угаасаа би өөрөө хамгаална гэж удсан. Хамгаална ч гэдгийг хэлсэн. Айгу муухай шоолж байгаа маа тийж орно. Тэгэд сүүлд нэг Westbrook жижиг дайрч эхлэх үед хин Isaiah Thomas Lowry эднэр шууд Westbrook-ийг шууд хамгаалсан. Тийм Westbrook ихтэй л утсан. Тэгэхээр ийм байдаг л бах та. Нөгөө нэг сая эдрийг хэлсэн Greg Popovich утсан байх гэж ер нь нөгөө бэртэл гимплээс нь бас нөгөө ягаад эдрийг ингээд яалбуулахгүй зүгээр ингээд Anthony Davis-ийн хувьд ягаад энэ хоног авсан бол Eastern Conference буддад манай хүн байхгүй. Төв байхгүй.
Яг цэвэр PF-ч байх. Тэгээд юуныхан нутагт нь болж шүү дээ. яг All-Star бүгдээ локонд ороод Anthony Davis би MVP авмаар байна гэдэг хэлсэн юм байл шүү дээ. Тийм үү? Тийм. Өөрийнхөө бүсийнхэндээ. Тэгээд бүгд тим амар болчихсон ч одоо. Би бүр хүсэж байна хэлсэн гэдэгт хэлсэн байл. Тэгээ рекорд нь 42 байдаг гэдэг Westbrook сонсоогүй байсан юм дээ. Үгүй Westbrook бүр ингэж сонсож шиг ингэж хэлсэн. Westbrook ингэж хэлсэн гэсэн шүү дээ. Рекорд нь 42 оноос гэдэг Westbrook хэлсэн гэсэн шүү дээ. Рекорд дээд. Сонссон ч гэдэг чинь л харин амар үг байна. Тэр ёстой нэрээ сонссон ч байсан баг шүү. Тэгэд өнөөдрийн энд ганц л юм ойлгосон юм сте. Ах маань Жордан ахын үед яг ийм All-Star хамгаалдаг All-Star байсан бол нэг тоглолтод 100 он авах байж дээ гэж бол бодсон. За нэг тийм. За All-Star Anthony Davis Russell Westbrook хоёр. Westbrook 42-өөс дэше авсан уу? Авсан шүү дээ. 42 авсан уу? 42 хаа. 41 дээр зогссон уу? Anthony Davis өдөр харцсан юм уу? 52 оноо авсан. Тэгээ нийлбэр 93 оноо. За тэр яг 52 оноо нь өөрөө NBA-ийн бүх хотын тоглолтын дээд амжилт болсон. Will Chamberlain хэдэн онд юм? Хэдэн онд илрээ? 67. 42 оноо чиглэлээ. 70 оноос өмнө хийгээл байсан. Уус одоо энэ 42 ононд чинь сүүлийн хэдэн жил Paul George 41 болсон, Westbrook 40 боллоо, 41 болсон. Бас 41 болчихсон. Ойртол сүүлийн жилүүдэд л угаасан гэдэг хитрхи ойртол. Жинхэнэ хад дээр хамгаалахгүй юм чи. Хамгийн сүүлд хамгаалсан All-Star Dallas тусан All-Star л хамгаалалттай болсон. Тэгээд ер нь бол нэг All-Star-ын үндсэн янз бүрийн мем гараад шүү дээ. Хэнийг Джеймс Харден л хамгийн гоё. Яг өөртөө адилхан хүмүүстэй тоглоно. Яг өөрийнхөө стилтэй адилхан хүмүүстэй. Джеймс Харден л хамгийн гоё. Ямар муухай хэрэгтэй би. За Kevin Durant бүгдийн тоглолтын дөрөвд трипл даблыг түүхэнд хийсэн байгаа. Джеймс Харден 9 удаа бөмбөг алдсан. 10 шүү. 10 байсан баха. Трипл дабл. Ийм хамгаалтгүй загсан бөмбөгт 10 удаа бөмбөг алдсан гэж бодлоо тэгэхээр. Тэгээ баг All-Star-ын түүхэнд анхны гэж боддог шүү. Магадгүй. All-Star боддоо All-Star-ын түүхэнд хүн бөмбөг алдлаа гэдэг 10 удаа алдахаар нь ч хамгаалтай байхгүй. Хамгаалахгүй байхад нөгөө бөмбөг зэмж байгаа өчлөө гаргасан. Бид юм болж болсон юм шиг байгаа. Тэгээд би 20 дугаар гэсэн үзег болох юм. Нөгөө миний үе. Will Chamberlain. Нөгөө Jared Dudley юу? 42 оноо яаж авч ирсэн юм. За гоо шүү дээ. Дээш. Хадаад хамгаалаа авсан юм уу? Би тэр цаа сууж. Тэгээд би нөгөөс өглөөс түүхийг ярьж байсан. Нэгс нөгөө 51 он хамгийн анхны All-Star болж байсан. Шалтгаан юу гэхээр 49-оос нөгөө 50 оны үлрэлийн үеэр их сургуулийн 7 багийн хооронд их тийм бодлоотой хэрэг гарсан байлээ. Оноо идэх. Оноо бүр зохион байгуулалтаар хожих би бигээ. Тэгээд нөгөө нэг хаф цаф мафцнууд шүү дээ. Бооцоо тавьдаг үлцээд шүү дээ. Тэгээд Саксон өмгийн нэр хэмжээ унцсан үед тухайн NBA-ийн одоо президент ерөнхийлөгч нөгөө Подолов гэдэг юм шүү дээ. Морис Подолов. Тэр өөрөө би өөрөөсөө ч хамаагүй мөнгө гаргаад зарлын хамаагүй би харин цаалдаглыг би хариуцсан тоогоор мэдээ. Тэгэлээ MLB шиг те тухайд бейсбол All-Star гэдэг байсан. All-Star явуулъя гэдэг. Тэгээд ерөнхийдөө нэг тоглолтын ойролцоогоор 3,000 хүн үздэг байсан гэж байна. За анхны All-Star-ыг бол 10,000 хүн үзсэн. Ашиг орлого гэдэг чинь шууд нэмэгдээд эхэлж байгаа гэсэн. Тэгээ энэ чинь одоо бидний мэддэг юм амжилттай төсөл ингээ болцсон. Тэгээд одоо миний зүгээр ганц гайхаад байгаа юм. Үнэхээр гайхаад ерөөс олохгүй юм. Хотыг сонгодог процедур яг яаж яваад байна? Энэ далд л явж байгаа. Манай Чикаго одоо бараг 20 жил All-Star авсан шүү дээ. Цагааруу тохиол идэвлээ шүү дээ. Энэ уусаа хаалтаа. Нью-Орлеанс сүүлийн Орлеанс 10 жил 3 удаа. Харин 10 жил 3 удаа авчихсан. Тийм чинь бага шахаж өгсөн. Бага хөрөө байгаа. Тийм бага шахаж өгсөний бонусд энэ All-Star-ыг өгсөн шүү дээ. Дараа жил хэлээ. Энэ All-Star. Эдээд ч одоо эдрээ ч эдээд өтсөн шүү дээ. 11 онд өтсөн шүү дээ. Тийм 11 дээ. Тэгэхээр ч одоо аюу орох авч шүү. Гэтэл одоо бүр NBA-ийн All-Star-ыг зохион байгуулаагүй хот гэж хүртэл байгаа шүү дээ. Тэгэхээр чинь чинь бүр нэг тийм сонин цавраа мапантай тохирч. Яг зүгээр энэ дээр мэдээж хотын чанарт одоо том жижиг хамаарна. Тэгээ ордны нөгөө нэг дээрээс нь бас энэ чинь 2 сар болох хүлээ авах чадвал яг нэг цагаа гарын бас тэр таатай нөхцөл байдлаас харуулж үзэж байгаа. Тэрнээс яг нэг хүүд Миннесотад очиод 2 сар хүлдэж өгнө гэж байна. Нэг 7 хоног хэрэг болно. Тэгээд All-Star-ын дараа бүгдээр ханаа төрсөн нэг тийм. Айгуу тийм. За энэ удаагийн бүх хотын тоглолтоор бүх хүний сэтгэлд нийцсэн нэг л зүйл байсан. Тэрний юу гэхээр NBA-гийн одоо домогт нэвтрүүлэгч, сурвалжлагч Greg Sager-ийн Sagerstrom Foundation сан. Энэ бол хамгийн гоё гэж. Тэгээд санд зориулаад $500,000 хандвийг босгосон байгаа. Тэгэхээр
Нэг шидэлт болгоо 10,000 доллар гэсэн. Тий. Тэгээд үзэж хувц яг тоглолт үзээс олдуудаа. Яг энэ үе юу гэж яг снифиг гаргах гэж хэлсэнгүй. гарч ихэд амар баярлсан шүү дээ. Хэний гарч ирлээ? Кенс парк. Legacy Parody гол ярих хүн чинь Candice Park. За тэгээд Action Jordan ирж байгаа Rocky County сүүл гарсан дугаар. За Reggie Miller нөө маш идэвхтэйгээр оролцсон. Мидрийг одоо харж байгаа хинний шидэлтэнд оролцохгүй. Сүүл цаг дуусаад ирэнгүүт 2-3 шидэж амждаг. Тэгэхээр шидээггүй шүү дээ. Тэг шидээгүй. Тэгэхээр Miller өөрөө шидүүлэх зүгээр байсан баг. Бүрч болох байсан баг. За тэгээд халаалтай тамирчин хийгээд энгийн өгсөн тамирчин гэж алдаад байсан. DJ Khaled ихтэй 2 дахь хийсэн шүү. Тэгээд Манай Miami гэж юм хийжсэн шүү дээ. За энэ 2 дахь хэсэгт Candice Parker гэсэн хийсэн. Одоо энэ тэр ийм л тоглох ч дээ. За одоо сүүлийн 10 дээр 5 нэг Reggie Miller-ийг харна. Гэс одоо энэ чи бүгд замраагүй бол Зэрэг шидээд байна. дөрвөө зөрчин тийм ч Candice тэгээд Miller гэс бомбог аваад шидсэн. Ороогүй дээ. За ингээд 130,000 доллар. За одоо энэхийн дараа болсон үйл явдал Steve гарч ирсэн. Өөрөөр хэлбэл тэгээд хэрвээ талбайсаас хийх юм бол 130 чинь 500,000 болох яваа. ямар хэм манай муу Стефорки 9 удаа шидсэн. 9 шидсэн дээ. 9 шидсэн. Одоо халаалт нэрээ бүр батлаад тэгээд юм шүү дээ. Ер нь өөрөө тэгсэж халаалттай үйл хийж. Эхний удаад бол нэг хийчин тэгээ 3 багт бүр хангалттай гэсэн тэгээд дандаа хүзүүцсээр байгаа тэгээд гар явцсан да. Баруун руу явсараа байсан. За тэгээд өөрөө хамгийн бага хүүгийн гаргаж. Тэгээд энэ шидэлтийг гэсэн 500 мянга өгсөө гэсэн. Футлок хийж байсан. Сегэрсэн Стейси. За энэ бүсгүй стори хөрийнхаа хинжил сайн байсан да. Тэгээд айгуу гоё ингээд сан бас идрээс одоо байгуулсан байна те. Ер нь үүсгэсэн байна те. Доосон Footlog ч бас сүүлийн нэг юу гадаа штэ нөө Segerstrom гэдэг янз бүрийн Craig Seger хүмүүстэй алан өнгийн пижакны дүрстэй юм ингрийн зүйлт тэгээд богоовч энэ төр хийгээд Footlog-оор зараад байгаа байхгүй. Тийм болохоор энэтэй холбоотой юм шүү. Тэгээд нэр бас энэ хорт автортай би бас холбоо нэг мэлж байна. Манай Монголд одоо илгэний нэг хорт автор эсрэг аян хэлж байгаа. Тэгээд илгэний хорт автор эсрэг бүр нэг тусдаар судалгааны төв байгуулж юм шиг байли. Би удахгүй бас мэдээлэл эхлэн. Тэгээд хорт автор илгэний хорт автор гэдэг ялангуяа эмчд очиж үзүүлэхээс битээ айгаараа. Хинч байсан хамаагүй тэр нөгөө дурангаар нь ороо. Тэр дурангаар орохос хүмүүс хайдаг гэж байгаа байхгүй шууд. Би нэрүүлж гисэн хамаагүй гэхдээ илгэний хорт автор чинь хугацаанд явж зараад илэрсэн үедээ бол хэтрийг хоцорсон байдаг. Өмнө нь бид яг боломжтой байлаа шүү. Тэгээд манай монголчууд манай эмчнэр илгэний хорт автор монголчууд аяг өндөр торт юм шүү дээ илгэний хорт автор. Тэгээд манайшаас би бас энийг сошиал медиа хэлбэлдэг. Та хүн бас өөрсдөө профайл зургийг солиод элэг бүтэн монгол гэдэг үрэттэй санагдаж байна. Нэг тийм байгаа шүү. Тэгээ бас хэлчихье. Чи ямар ингээд басаад. За одоо бидний үзүүлэх байгаа зүйл юу вэ гэхээр тоглолтын тэмцээнд төрүүлээгүй шилдэг гаруун тоглолт. Тогчд. Нөө стандарт онцгойлсон болохоор одоо нэг сэргий та бүгд гоё маань. Юу болж ирсэн. Бохоос өмнө ганц нэг нэр хэлэх үү? Ой ихлэ одоо үзэж байгаа л хэлээ л. За авраг авж байгаагүй мөртлөө хамгийн шилдэг танки дэвзэнд оролцож ирсэн өрсөлдөгчдийн өдрөөр дарцгаая. Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2. За бажгийн 2001 оны T-Bag 2000 он гэсэн. Бис карт нөгөө T-Bag T-Bag-аас гоё байсан шүү. Яг юм. Замкрэд явсан. Юус миний шүтээ жогер. Дөрөв удаа. Би ч удаа аваа. Яс тохой халмат тоглолт. Малмат шүү. Яа. Дараа 90 хүртэл тухайн үед харагдаагүй зүйлсэн. За 2000 он. Steve Francis яа харахгүй даа. Francis хэрэг энэ бүхэл stand өөрөөр орсон бол авраг. Судлаа. Зүгээр ингээд тогтчлаа болчихсон юм шиг. Тэр үсрэл тесрэл тийм үед юм. Энэ байлаа. Ханган байлаа штэ. Додоо. Амаристад май. Асалбай тогтчихсон. Жесер үчирсэн дээ билүү. Тийш үү. Тий. Эргөө Крис Андерсыг балардаг жилж байна шүү дээ. 3 4 он гэсэн үстэй ч одоо. За Larry Johnson за. Грэмо очтой. Нэг гэдэг очтой. 90-ад оны балбуудаа гэж нэг. Space Jam. Сайн гэдэг байна. Хоноос тогтоо шүү дээ.
За Нью-Йорк Космос тий. За шилдэг тав дээр Игудад орсон. Энэ бол Энэ бол ойлгомжтой. Энэ бол яг үндэ Нейт Робинсон булгалцсан шүү дээ. энэ бол тий. Тэгээ Нейт Робинсон яг олон хийх гэж үзсээр алдаж бодсон. Гэсэн чинь Андрей Гудад бол үнэхээр санасан шүүгч нэр юм шиг. Энэ бол ийм байсан. За шүүгч, аналист Кэри Смит ийм хүн байсныг би л мартцсан юм байсан. Ирэх нь асуудал ийм байт юм байсан. Амар юм байсан. Манай ч бас иркэттэй байж хөлтэй. Бидний асуудал. Аркет. За Жамэл маг. Энийг хошигж оруулсан баг. Статусыг. Магадгүй. Гэхдээ Жавд Мэгийнх үзүүлбүүд нь гоё байсан. Чамтай байсан харагдах байдал нь жоохон онцлог байсан. За Демар Дрозны 2 дугаар байсан байна. Нэг тийм Би мэдчих шүү дээ. Демар Дроз гоё байсан. Нэг толтой тодорхой гаргадаг ах. Энэ бол амар тийм эргүүлдэг. Тийм бай ажи. Оо биш шүү дээ. Арнгорд Манай хүн аргагүй шүү дээ. Өнгөрсөн жил бас нэр лавин байвал бол энэ ч одоо Гэхдээ нэг хүн энд дутагдсан шүү дээ. Нөө Мейсон. Яг нөгөө хинд Ричардсонтай тоглоход 2 дуурайнд ордог. Дэсэн Мэсэн үү? Дэсэн Мэсэн төрүүлсэн нэг төрүүлсэн. авраа авсан шүү. Аваагүй шүү. Яагаад төрүүлсэн Дэсэн Мэсэн? Джонсонтой Ричардсонтой өрсөлдөг байхгүй. Өмнөх жил нөө төрүүлсэн шүү. 2 жил стадад Ричардс авсан шүү дээ. Тэр чинь өмнөх жил Дэсэн Мэсэн төрүүлсэн. чи 2002 2003 онд төрүүлсэн шүү дээ. Төрүүлсэн. Тэгээ нэг онд чинь 2 он нэг онд нь төрүүлсэн юм шүү. мөн үү? Яг Дэсэн Мэсэн төрүүлсэн. гоё аюу. Сайд Суперсоникс Аюу Дэсэн Мэсэн төрүүлсэн шүү. Би зөв энэ нэг нэр нэмчмээр байна. Доктор Ж. Доктор Жи төрүүлсэн шүү дээ. Доминик Уилкинс жожигдоо. Нэг төрүүлсэн. Тэрний өмнө төрүүлсэн бах уу? Бүр анхны туслаа. Доктор Жи нэг тийм Хамгийн анхны чи Даринэс. Тойрд юу? Төрүүлсэн биз? төрүүлсэн. Доктор Жи Төрүүлсэн бах уу? Тэгээд ороогүй юм байна. Хариадны. Арга ордон тэгээ харамсалтай тэгээд өнгөрсөн жил ийм гоё үзүүлбэр үзүүлчихэд энэ жил тэгээ бүтлгүүтээ тэгээ дахиад орохгүй гэсэн дуусчих юм байна. Slam Dunk гэдэг тэмцээд авах. Энэ жил орго болчихлоо шүү дээ. Яах гэж? Юурт нь юу багш. Гэхдээ нөгөө гимтэлтэй тэгээд өөрөө хүссэн зүйлээ хийж чадаагүй учраас дуусгах гэсэн юм байл л дээ. За нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд цаашид B брэнд энэ хуу хуудасаар NBA Talk маань та бүхэнд шууд хүрч явах болно. Гэтэ нэм гаргууд те. Энэ бол нэм гаргуудын оройл гэж. Нэм гаргуудад шууд хүрч явах болно. Нэвтрүүлгийн ивент итгэж B брэнд GP Батред баярлалаа гэж хэлээ. Тэгээд Баясагийн маань хувьд бас дахиад нэг дугаар суучаад бодохгүй бас нэг хэсэг хугацаанд байхгүй жаа дэрэн те. Ажиж. Мэдгүй. Тийм тэгэхээр тэр үрдэл ямар ч байсан бүгдээ үзэгчд маань 7 хоног болгын нэвтрүүлгийг алгаслах үзээрээ баажидаа баярлалаа, цагтаа ирсэнд баярлалаа. Тэгэхээр гоё байлаа. Хөлтэй өндрөх. Түрүүний эдрийг хөлбөмбөжтэй зургийг харж барах юм. Яг хэцүү харж болооч гэдэг авилгаж байгаа. Одоо ингэ. За дараа тэр эви пост пэйжээр. Тэгээд нэвтрүүлгээ төгсгөлд манай хөгжим миксийн удаа одоо B брэндийн нүүрсээр бас Rocket Bay Нисгоноос хоёр хамтран бас дууг манай найруулагч Bigman мөнхөр гоё миксж үргэсэн гэр бүгдээрээ тэр дуугуулж авчаад нэвтрүүлгийн дараагийн 7 хоногт явуулцгаа байна та. За. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Бигийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. B брэнд. Dorsun, kusut borsun, borcu korku, tusut borsun, deşege, hatta kuçkuy pusu dorsun, hayır men gar orası da ciddi olun, burada kul var ciddi tekin olun, esas kara kaltan biçik medik delik olun, orta rocket bey gedik neri kokun,
дэргэж хараад тун замаа тайлг нэж 5 жилээр тамиж байна. Hey hey and it's the Kalamada. I think one for someone you do it in cheese to Kalamada. Hey hey somewhere in the weather. I couldn't touch the touch it touching the create in the weather. Yüksel basım en yetince namay hingitlik tanılж өгсөн en yetince. Миний шин бүхний ихтэй болсон en yetince намайг хингитlik танилж өгсөн en yetince. Бид нар тартан замаар алхах гэж ясан замдаа ялгаа хийж зогсоод исэн батлын цагтаа гайтад дундаа хартаа хийж исэн ирүүнөр бидийг нисэн бид хийдэг гэстэй хийсэн ороноос онцорч үлдэн хийстэй хийсэн. And it's the Kalamada. I think one for someone you do it in cheese to Kalamada. Hey hey somewhere in the weather. I couldn't touch the touch it touching the create in the weather. Hey hey and it's the Kalamada. I think one for someone you do it in cheese to Kalamada. Hey hey somewhere in the weather. I couldn't touch the touch it touching the create in the weather. Зөвхөн биеийн залуус хэрэглээний эрэхтэй 5,000 төгрөгийн картаар дансаад зэрэглээд 11 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй ярьж Facebook ашиглаж 1101 болон 4G LTE сүлжээнд ашиглах 5,000 мегабайт датаг бэлгэнд аваарай. Би брэнд